Дэлхийн санхүүгийн түүх. Энэ бол дэлхийн анхны хувьцаат компани зохиулсан хүрэл зоос. Дэлхийн анхны хувьцаат компани Нидерланд 1602 дугаар он. 1602 онд дэлхийн санхүүгийн түүх цаашлаад хүн төрөлхтний түүхэнд эргэлт авчрах юм чухал үйл явдал болсон. Яасан бэ гэхээр 1602 онд Амстердам хотноо Голландын дорн дэнтхгийн компани буюу VOC компани үүд хаалгаа нээсэн. Энэ компани бол дэлхийн анхны хувьцаат компани. Хувьцаат компани гол ялгаа нь бол хүссэн хүн тэр компани хувьцааг худалдаа авах замаар эзэн болох боломжтой. Хаалттай компанийн хувьд бол голцоо цөөхөн тооны хувьцаа эзэмшигч мөн гэр бүлүүд тэр компаниг эзэмшиж байдаг. Хувьцаат компанийн хувьд бол хүссэн хүн өөрөө хөрөнгийн биржээс хувьцааг нь авч эзэмших боломжтой. 200-ны турш Ази Европ тивийн худалдаа үйлдвэрлэлийг бүхэлд нь хянаж амжилттай үйл ажиллагаа явуулсан Голландын дорн тэнтхийн компани нь дэлхийн анхны хувьцаат үндэстэн дамсан корпорац төдийгүй хүн төрөлхтний санхүүгийн түүхийг өөрчилсөн түүхэн гавьяатай. Тэгэхээр азтай тохиолдлоор дэлхийн анхны хувьцаат компани бол бүтлгүүтэл байгаагүй. Харин ч бүр одоо хүн төрөлхтний корпорацийн түүхэн чинь хуудас эргүүлж дэлхийн анхны үндэстэн дамсан корпорац болж хувирсан байгаамаа. За тэгээд VOC компанитай холбоотой маш олон зүйл яригдана. Тухайлбал одоо Амстердамын хөрөнгийн биржийг байгуулахад гол түлхэж үзүүлсэн. За анхны корпорацийн засаглалын одоо дүрм журмууд бол энэ компаниас гарсан. За энэ компани анхны төлөөлөл удирдах зөвлөлттэй компани байсан. За мөн ерөнхий захирал төлөөлөл удирдах зөвлөлөөс томилогдож компани одоо үндэстэн дамсан энэ үйл ажиллагааг бол удирдан чиглүүлдэг байжээ. За тэгээд харамсалтай нь одоо Наполеоны Англитай хийсэн дайны уршигаар бол Голланд улс ерөнхийдөө ялагдал хүлээсэн учраас энэ компани геополитикийн нөхцөл байдлын улмаас бол 200 гаруй жилийн дараа татан бугтахаас өөр аргагүй байдалд хүрсэн. 1669 дугаар он гэхэд тус компани 50,000 ажилтан, 150 худалдааны хөлөг онгоц, 40 баялдааны онгоц, 10,000 цэрэг бүхий хувийн аримтай дэлхийн 3 төв дамнан үйл ажиллагаа явуулдаг аварга том корпорац болсон байлаа. VOC компани байгуулагдсанаар VOC компани корпорацийн засаглалыг хэрэгжүүлснээр хувьцаагаа олон нийтэд чөлөөтэй арилжаалснаар хүн төрөлхтөнд баялагын хуваарлтын шинэ механизм гарсан. 1602 оны хүртэл баялагийг хаан хуваарлдаг байсан. Бүх баялагийг хаан өөр дээрээ төлрүүлж аваад хаан цааш нь иргэддээ хуваарлдаг байсан. Хувьцаат компани бий болсноор баялагийг компани өөрөө бий болгоод тэрийг нь тухайн компани хувьцааг худалдан авсан хүмүүс хүртэх боломжтой болсон юм аа. Тэгэхээр VOC компани хэдийгээр 200 гаруй жил маш амжилттай ажиллаад харамсалтай байдлаар геополитикийн шалтгаанаар хаагдсан ч гэсэн бидний өнөөдрийн амьдралд маш том улам мөрийг үлдээсэн юм аа. Дэлхийн санхүүгийн түүх.